цэг алдан ёсоор нээж өгнө улсын хурлын гишүүн хоёр сайхан номын зохиогч Тэрвш Давг таныг хүндтэйгээр тайснаварья. Урилга залгыг минь хүлээн авч энэ хүрэлцэн ирсэн та олныхаа амгалан ирж аштын сайн сайхныг өрөөж өргөөг ирэхэн бол хоймертон тухлан саатыг алга дэлгэн залдаг тэрл уугуул заншлаа дагам хүндгэж дээдлж та бүхнээ баясан өгтөж байна. Манай Монгол түмэн бол хизээнээс нааш бэлэг ёсыг эрхэмлэн Ёрадыг цэрвдэг ёс цээрч бүгдийн үр садлаа. Би ч гэлээ өнөөдөр заагийг задлахгүй дуудлах хэмээх хошоод номынхаа нээлтийг хийж байгаа. Энэ цаг хугацаа тооцон үзэж эрхэм олон та нараараа эргүүл тойруулан хараад олон талаар бэлгшээж байна. Энэ номыг нээлтэнд Монголын сор болсон эрдэмтэн судлаач, академичид, төр нийгмийн зүтгэлтүүгүүд ингэж бөөнөрөө хуран цугларсан бол миний бие туйлаас гүн таларлаа, туйлаас баярлаж гүн таларлаа дахин илэрхийлж байна. Миний номын гол баатарууд нь энд хүрэлцэн ирсэн хүмүүс байгаа. Энд хүрэлцэн ирсэн Монголын толгой эрдэмтэд төр нийгмийн зүтгэлтүүгүүд миний номын баатаруудаа 10 жилийн сурагчаас эхлүүлээд алдартангууд, академичид, төр нийгмийн зүтгэлтүүгүүд, гавьяатууд та бүхэн миний номыг бүтээгч нар. Энэ бол миний бүтээлээс эхлүү бид бүхний хамтын бүтээлээ гэж би хэлмээр байна. Хориг хүмүүс 10 жилийн одоо хүүхдээс ахуулаад энэ сууж байгаа хэргүй игнээ сууж байгаа энэ бүх буурлууд бүх эрдэмтэн судлаачид маань надад уран зориг өгж миний зааг номыг задлан шинжилж шүүмжитсэн. Энэ задлан шинжилсэн номыг би өөрөө уншаад номынхаа санд хадгалах ёстой юу? Эсвэл энийг ард түмэндээ гаргах ёстой юу? Энэ хүмүүс ямар чиглэлээр юу задлан шинжилж байгаа гэдгийг би өөрөө харсан хүний хувьд, уншсан хүний хувьд энэ агуу томчууд чинь яасан альтан задлан шинжилдэг юм бэ? Яагаад би энэтэйгээ адилхан биш хүн болгон 20 гаруй хүн өөрийнхөө ямар их ялгаатай бичиж чаддаг юм бэ? Олон өнцгөөс нь бичсэн учраас энэ зааг номыг задлахуй нэртэйгээр задлан шинжилсэн номоо та бүгдэд гаргаж байгаа маань заагийг задлахгүй юм аа. Заагийг задлахуйгийн дотор олон санаа, олон бодол тэрч байтугай урмын маш олон үг гарч ирж дараагийн ном бичих дуудлагыг дуудсан хүмүүс нь энэ манай эрдэмтэн судлаачид, академичид энэ сууж байгаа бүх хүн намайг дуудлага бичгийг дуудсан хүмүүс нь дахиад энэ 30 хүмүүсээ. Өнөөдөр бидний юу дуудаад байна? Өнөөдөр ажилгүйд ядуурлын дуудлага ирж байна. Өнөөдөр хор тавдар элдвийн долоо өвчин зовлонгийн дуудлага ирж байна. Өрөөний байгаль дэлхийн маань хүчит техникээр хаг зүсүүлээд ёо гэж хэлж байгаа дуудлага ирж байна. Ингээд одоо дуудлага болгон маань ямар дуудлага одоо бид байгаад байгаа юм бэ? Гэтэл бидний үг дээдсүүд ямар юм бүтээсэн бидний юунд дуудаад байгаа юм бэ? Үг төгшт маань юунд дуудаад байгаа юм бэ? Эрдэмтэн судлаачид маань юу дуудаад байгаа юм бэ? Хүүхэд залуучууд юу дуудаад байгааг бол хүчирхэг Монголыг эргэж ирүүлээч. Монгол доордож бураад энээс ч доор байж байгаа хүчирхэж босч ирч чадсан юм бол өнөөдөр бид яагаад эргээд хүчирхэг болж чаддгүй мэ гэдгийг дуудаад байгаа учраас дуудлага доороо хүчирхэг Монгол гэсэн гачигтайгаар ингэж одоо бичсэн хоёр ном өөрөөр хэлбэл хоёр орчуулагтай 4 номын нээлтийг хийж байгаамаа. Дуудлага номынхоо агуулгыг бол энэ Орос хуучин Монголд оруулчихсан. Өөрөөр хэлэх юм бол миний бичсэн зааг ном маань тэр зааг дээр
дуудлагын утга агуулга орж Монголын түүхийг, хүн төрөлхтний түүхийг, Монголын одоо агуу их баялагийг гаргаж ирэх гэж оролцсон л доо. Тэгэхээр бол энэ Орос хуучин Монгол буюу Угарч Монголоор гарч байгаа ном маань бол заагийг одоо саяны дуудлагатай одоо хамтруулаад бичсэн ном л доо. Герман Солонгос хоёр дээр Герман дээр бол 4 сарын 1-нд гарна. Гэрээ хэлцээр хийцэн. Солонгос дээр бол 3 сарын 1-нд гарна. Тэгэхээр Герман дээр бичиж байгаа ном бол бид бүр өөрөөр задлсан. Өөрөөр хэлбэл 8 бүлэгтэй Монголын түүхээ оруулаад энэ Монгол улс гэдэг чинь ямар түүхтэй юм? Өнөөдөр Тэрвэштав гэдэг хүн Монголын түүхний нэг 60 жилийнх нь хугацаанд ямар юм хийж, ямар одоо үйл явдал тохиолдсон, яагаад Берлингийн хан нуурахад одоо зогсож байгаад учиргүй одоо гэрлүүгэн гүйж очиж алх аваад нураалцсан энэ эрхчлөө хүсдэг монгол хүний нэг доторх тийм агуу тийм юу гэдгиймд одоо дотор нуугц агуу тийм том тэмцэл тийм юм бол одоо монгол хүн байна л да. Тэгэхээр одоо яг тэр Берлингийн ханыг нурааж хад өөрийн биеэр үзэж одоо түүхийн бодит баримт нь болж үлдчихэж штэ. Тэгэхээр Монголын ард түмэн бол эрхчлөөтэй хүсдэг энэ зааг хязгаарыг бол хитрхи зааглах биш. Зааг байх ёстой газар байх ёстой. Хил хязгаарын зааг бол байх ёстой. Монгол хүн өөрийнхөө үндснийхээ соёл уялыг авч явах зааг нь бол бид барьж явах ёстой. Гэтэл бол баян ядуугийн зааг, хөгшин залуугийн зааг, одоо байгалийн баялагийг хувааж их идж байгаа, ерөөс хүртэхгүй байгаа зааг бол байж болохгүй зааг. Тийм заагийг бол секунд, минут байхгүй нураах ёстой гэсэн агуулгаар бичсэн номоо. Тэгээ Монголынхаа түүхтэй холбоод ингэж өгсөн. Тэгээд яг зөв Германд энэ бас жоохон сонирхож асуусан нь бол ер нь хүн бол өөрийнхөө биографи юм уу намтраа бичдэг. Эсвэл одоо түүх хүчтгүүлэхээс таны ном чинь түүхч орчихсон, намтарчсан орсон юм сонь ном байна гэсэн. Гэхдээ би түүхийг би өөрөө бичээгүй шүү. Манай энэ том эрдэмтэн судлаачдад тайган би ярилцаж өөрийнхөө бодол санааг оруулсан. Эрдэмтдийн маань, академичдын маань оюун санаа шингэсэн шүү гэсэн хэднээс сайхан хүлээж авч байна. Гэхдээ энийг бол би одоо хөгжлийн гарцын талаар бол тодорхой хэмжээний судалгааны ажил дээр хийгээд тэрийг энэ эрдэмтэн судлаачид олон хүмүүстэй хамтарч хийхгүй нэг хүн бол Монгол улсын хөгжлийн гарцыг тодорхойлоод өөрөө би бүгдийг хийж чадна гэвэл тэр бол биеийн тоос ажил болно. Тийм учраас зөвөр өөрөө бол одоо энэ олон хүмүүсийн санаа онолыг сонссны үед иймэрхүү боломжууд байна. Энийг бүгдээр хамтарч одоо хөгжүүлээ. Монголчууд бүгдээр хөгжүүл. Монголын монголчууд л хөгжүүл. Өөр хин ч хөгжүүлэхгүй гэсэн бодол. Энэ номын гол санаа бол Монгол улс бол догн хөгжигээр бүх юм байна. Асар их байгалийн баялаг байна. Маш сайхан ухаалаг. Бас одоо нэлээд боловсрсон сайхан ард түмэн байна. Нэг сайхан бэлчээрийн малж хөө байна. Дээр нь шашин хоорондын мөрөлдөг байх, үндэстэн хоорондын үндсэн дайсгал байх. Тэгэхээр ийм орныг энэ хүн дөрвөн удаа улсын их хурлд сонгогдсон. Туршлагатай парламент чинь шүү дээ. Тэгээд энэ хүчрхэг Монгол эргэж ирнэ дуудлага гэсэн номонд бол ер нь эрх баригчдаас тэгээд эглэж ирэх ард турлаа бид бол хаа сайгүй өөрсдийнхөө одоо ёсортгооны өндөр өгдөл тэр үнэн шудраг тэр одоо нэр зэрэг тэр нэр төр минжин сэтгэл эс одолдог тал эс шонх тэсвэр төвчээр энэ бүхнээ одоо бид хөгжүүлж чадах юм бол Монгол улсууд сэргэнэ дахиад хүчрхэг болно. 13 дугаар зуунд монголчуудын хүчрхэг байсан. Эзэн Чингис хаан дэлхийн эзэн төвийн одоо байгуулсан гол нууц нь энд байшгүй гэдэг ийм санааг нь одоо хэрэгжиж гаргасан энэ бүтээлийн болооч оршно гэж бичсэн юм. Тусал бас талайн шинжээг агуулдаг гэж сайхан байдаг. Тэр шиг манай Тэрвэштав юм тэгж гэдгээр болсон. Тэр арс санаатай тодорхойлсон Монгол улсын ирээдүйн түүний ирээдүйн тухай тэр сайхан Ялалаа номын хөрний сайхан ялалдаг.
эрдмийн шаргадаг, эрдмийн дээд болсон номын бэлэг ирж байна. Таны ажил бүтээл судалгаанд өдөр амжилт хүсье. Монголын шинжлэх ухааны нийгэм бахархаж болсон байгаа танд бас баяр хүргье. Тэгээ манай эрдэмтэд бол ер нь голдуу зохиолчд эрдэмтэд ч голцоо зөвлөлтөд Оросд боловсрал авсан тентхийн сургуулиар хүмүүж гарсан юм улсууд байдаг. Тэгэхдээ энэ бол Монголын эрдэмтдийн дийлэнхээс илүү байна. Гэтэл Германд сурсан хүмүүсүүд тэдний эзлэх хувийн тоо бол зөөхөн л доо. Гэхдээ ийм хүмүүсүүд маань ирэхээр өөрөөр Германы тэр эрдмийн бүтээлийн зохиолын нэг чиглэл одоо манайд өргөжүүлж байгаа гэсэн үг л дээ. Энэгээр нэг онцлог. Тэгэхээр яаж одоо шил Герман ахуйд сурсан, Герман дээр сургууль сурсан хүн энэ Монголынхаа нийгэмтэй зөвхөн нийгэмтэй биш нийгэмтэй хүнтэй холбож үзэж байгаа энэ үзэл бодлол энд тусгацсан. Энэгээр их шинэлэг. Өөрөөр нэг зүйлийг хоёр Герман одоо шинжлэх ухааны нэг Орос бол бүр дэлхийн домд чиглэл. Гэтэл энэ чиглэлд хойноор орж байгаараа одоо их чухал зүйл болж байгаа юм. Тэгээд номын дотор гарч байгаа зүйл бол өвдөстэй дандаа амьдралтай холбогдсон. Өөрөөр тэр нүүдэлчийн ард түмний ахуйтай тэр орчин үеийн хөгжлийг зэрэгшүүл холбогдсон. Хоёрдугаар цаашдын зорилго Монгол одоо яавал одоо санаа дэвшүүлсэн. Яавал одоо зөв чигээр хөгжсөн. Ямар дээр нь одоо юу замаар нь буруу талаар нь бити яваасаа гэсэн ийм одоо сургам хүмүүжих талд ийм ач холбогдолтой ийм зүйлэлтэй. Энэ бол одоо эдгэмийн зэрэг хамгаалаагүй ч гэсэн одоо эрдэмтэн докторийн хэмжээний бүтээлүүд болсон. Номынхаа нэрийн талаар 3 өдөр 3 шинэ бодсон гэж. За ямар ч байсан боддгийм бэ. Гэхдээ би бас нэг тэрвиштэй багтайгаа нэг 7-8 хоног бид нар бас нэг хэрийн шинжилгээний анги маягтай явлаа. Ер нь бол явдал зомд бол имийг дандаа бодож санаж хүнээс асууж сурж ийм нэг сайн талтай шүү. Тийм байна лээ. Тэрийг бол би одоо ер нь эрдэм хийлгээний ажил хийдэг хүн бол баримтгүй нэг ч үг амнаас онгох хүчрэггүй. Чөйжний вангаар авч болохгүй. Дандаа баримттай, тоотой юм хэлдэг байх учиртай. Юм учраас би бол эрх биш баримт төсчил хэдүү үг хэлвэл хэлнэ. Хэлэхгүй бол одоо дугуй сууж ирсэн дээр. За тэгэхээр яг хоо энэ миний тэрвистовгийн энэ хоёр номыг би уншсан л да. Ер нь одоо санснаас хэл найруулгын хувьд ер нь хөрхи овооштой гэж хэлмээр санагдсан шүү. Тэгээ энэ зэрэгтэй байгаа нь овооштой. Одоо бол бас ер нь танаггүй юмнууд бол их биш одоо хэцүү цаг их өөр болж доо. Мөнгөтэй төгрөгтэй улсууд бол эдсэн сумдаа тэгээд ураг төрлийнхөө найр наадмыг хийгээд нэг хавцлаад нэг ном. Ингэхлээр энэ одоо ном үнгүйдж байгаа энэ цагт бол энэ олон номноос одоо уншигчид маань хэрэгтэй юм авч байгаа гэдэг бол бас хэцүү. Ийм цаг шүү. Энийг бас нэг бодвоштой байна. Шавн багшаасаа давж байж хүүн эцгээсээ давж байж нийгэм өргөжлөдөг юм. Ийм учраас биднээс даваарай. Манай тэрвиш тогт бол бас нэг ирээ өгшийн хэлсэн үг байдгийн. Та судалгааны ажил хийсэн натай бол судалгааны 4 хэл дээр мордох хэрэгтэй. 4 хэл нь англи, герман, франц, орос энэ дэр болдог. 3 дээр нь мордчод байгаа шүү дээ. Лав миний бодж байгаа. Ийм учраас бол тэрвиш бол бас яг юу ч гэсэн одоо бас судалгааны ажил хийхэд бол моремэлтэй мод ваадан гэж би хэлье. Баярлалаа. Тэгэхээр энэ Монголын хурдыг өнөөдөр хямралд орсон орнууд энэ Монголын 13-14-р зууны хурдыг судлах тухай одоо ярьж байна, судалж байна. Тэгвэл бид өөрснөө энэ хурдаа хэрхэн яаж одоо судлах вэ?
Энэ хурд ер нь юунд хэрэгтэй юм гэдгийг бол манай тэрвэш тав гишүүн бол өөрийнхөө зааг номд анх тавиад одоо энэ сүүлийн номнуудтай бол энэ хурдыг яаж сэргээх үү гэдгийг бол сануулж хэлж өгсөн. Энэ одоо ном бүтээлийн гол ач холбогдол байна гэж би үзэж байна. За энд өнөөдөр манай нэлээд одоо ухаалаг сэхэл гişүүд өнөөдөр Монголын төрийг зөвхөн төрийн ёсоор засах буюу төшмөл ёс, цэргийн ёсоор засах, Монголын төрийг амьдралын ухаанаар засах энэ асуудал Монголыг төрийн номын ёсоор засахыг бол үндсэндээ орхигдуулж ирсэн. Орхигдуулахаар барахгүй энэ 30 жилд бол Монголын төрийг номын ёсоор засах талаар бол үндсэндээ бол зогсон байдалд явж ирсэн. Харин манай тэрвэш тав гишүүн бол Монголын төрийг төрийн ёсоор номын ёсоор яаж засах вэ гэдэгт энэ номонд одоо хариу өгсөнд бол одоо ач холбогдол байна гэж үзэж байна. Ийм ч учраас тэрвэш тав гишүүн таны хэлснээр өчирхэг Монгол удахгүй гэж юм. Өчирхэг Монгол эргэж ирэх болно. За баярлалаа. Заг гэдэг бол дотор бол бүх зүйл байна. Сайн ч юм байна, муу ч юм байна. Задлахтаа энэ хоёрыг одоо их зүв барь задлахгүй бол заагийг магадгүй зарим тохиолдолд задлж болохгүй ч юм байж магадгүй гэдэг энэ санааны үднээс бол өөрийнхөө тэр хэсэгт бол их дурдсан байгаа. Тэгэхээр яг ер нь манай Дэвштав гишүүнийх олон юм уншдаг нэг зүйл нь бол ер нь одоо орчин үеийн шинжлэх чинь бол одоо нэг хоёр юмныг нийлсэн цэг дээр нь ажилтдаг. Одоо өөрөөр хэлбэл Сенерик гэдэг одоо сүүлийн үед дэлхийн шинжлэх ухааны хамгийн одоо гол чиглэл болцсон зүйл явж байгаа. Тэгэхээр тэр зүйл гэдэг бол энэ зааг гэдэг дотор байж байгаа гэдгийг бол би тэр дотор нэлээд дурдсан. Өөрөөр хэлбэл бидний тэр уламж соёл арга билгийн нэгдэлт нь авч үздэг тэр ухаан тэндээс л бүх юмыг гаргах ёстой, тэндээс бүх юм үүсэх ёстой гэдэг утгаараа тэн дээр бол би өөрийнхөө зүйлийг бичсэн. Тэрвэш тавгийн бүтээлүүдийг үзээд байхаар ер нь энэ одоо системийн судалгаа, бодлогын судалгааны арга зүй ер нь нэлээд сүрхий эзэмшиж байгаа юм байна. Нөхцөл байдлыг үнэлээд нөхцөл байдлаас цаашаага асуудлын одоо хэрхэх вэ, шийдлийг олох арга замыг хайх энэ чиглэл рүү бол нэлээд мэрэгчж байгаа юм байна. За ер нь одоо тэр жижиг сажиг зүйлийг олж харж байгаа энэ төрлийн харахгүй шинжлэх ухааны дэвтгтив шинжилгээ л дээ. Тэрнийг олж хараад тэрнээсээ одоо энэ дуудлага бичээ гэж би бол тэгж ойлгож байна. За тэр түрүүн хэн чилээд хөвдөө тэр эрдмийн зэрэг гэж. Энэ одоо эрдмийн зэрэг хамгаалах үүргийг нөхөр надаас 88 онд төлөө 89 онд төлөө авчээсэн юм аа. Тэгээ одоо ер нь хэрэгж их төхөж яваа хаа. Миний ойлгож байгаагаар бол үүрэг биелэх ойртож байгаа юм байна. Инженер хүн бол нэхэл хатуутай байдаг юм аа. Мартдаггүй юм аа. За 3 дугаарт нь Тэрвэш тав улсын их хурлд 4 удаа сонгогдсон 16 дахь жилдээ улсын их хурлд ажиллаж байна. Тэгээ би өчигдөр зориуд сонирхоод би надаа манайхан улс төрчч гэж яриад ахын, төрийн зөвлөлтөн ч гэж яриад ахын энэ хоёр ер нь ямар ялгаатай юм гэсэн Черчиллийн нэг сайхан тодорхойлт байна. Улс төрч гэдэг бол сонгуулиас сонгуулийн хооронд ажилладаг хүнийг хэлдэг юм а гэж. Өөрөөр хэлбэл улс төрч бол дараагийнхаа сонгуулийг л бодож ажилладаг. Төрийн зөвтгөлтөн бол дараагийнхаа бүхэл бүтэн үед санаа зовж ажилладаг юм а гэж. Одоо эцэст нь бол манай Тэрвэш тав бол зөвхөн улс төрч биш юм а. Би бол төрийн зөвтгөлтөн гэж үнэлж байгаа. Дараагийнхаа үед дараагийнхаа хөгжилд санаа зовж явдаг учраас
зааг ном бүтсэн. Зааг номын дараа бүр одоо тэрнийхээ арга замыг яаж олох вэ гэд дуудлага ном бүтчихэ гэж би ингэж үзэж байна. За ингээд тийм ч учраас энэ дуудлага номын тэр хөгжлийн гарц хэсэг бол одоо маш үнэтэй зэнтэй ном үнэтэй зэнтэй хэсэг нь. Тэн дээр бол яхахгүй сэтгэлгээний шинжилэл, улс төрийн бодлогын шинжилэл, эдийн засгийн шинжилэл гэж. Үнэхээр энэ бүхнийг хэрэгжүүлчихвэл бид хүчрхэг Монголдо эргэж ирэхийг хүлээгээд байх биш, эргүүлж ирэхийн төлөө бүгдээрээ чармаах хэрэгтэй байна гэд үгээ дуусгая. Баярлалаа. Энэ хоцрогдсон шалтгаан бол юу вэ нөхөр монголчууд ерөөсөө энэ ертөнцийг үзэх, хүний амьдралын утга агуулгыг үзэх, хөгжил гэдгийг үзэх, хүн гэдгийг үзэх, өөрийн үндэсний гүн ухаан байхгүйсэн байна. Монголчууд бол сэтгэлгээний хувьд ерөөсөө тусгай тогтнолоог үндэсдэг юм байна. Тэгэхээр энэ философиг боловсруулах ёстой гэж одоо ингэж бодсон доо. Тэгвэл одоо ч гэсэн бид нар бол ийм байна шүү дээ. Үндсэндээ одоо дандаа энэ гадны улсуудын толгоогоор ажиллах толгойтой нэг л ийм юмнууд байж байгаа шүү дээ. Хүн гэдэг чинь нэгнээс илүү мэрс байхгүй. Тэгэхээр хүний одоо толгоогоор дандаа одоо энэ амьдралыг, хүнийг, энэ ертөнцийг, энэ хөгжлийг ер нь ерөөсөө одоо норчхон мөн чанарыг тэгж үздэг. Гадаадын хүн л одоо болох юм шиг. Тусгай хүн нь болохоор одоо юу гэдэг нэг сармагчин гэж боддог. Одоо ийм байна. Тэгэхээр бид бол сэтгэлгээний хувьд биеийн даах хэрэгтэй. Тусгай тогтнох хэрэгтэй юм аа. Энэ юу мөн одоо яг л хэлмэл болчихсон. Сэтгэлгээний хувьд за амьдралыг одоо юу гэж үзэх юм сэтгэлгээний хувьд одоо тусгай тогтнох хэрэгтэй байна гэж ингэж боддог юм аа. Тэгээд энэ тэр уштавгийн маань энэ яриад байгаа юм одоо таалагдаад гэж хэлэхэд хашин таалагдна байна badгүй. Ер нь нэг зөв юм шиг ингээд санагдаад байгаа маа. Ингээд амжилт үсье энэ одоо хүчрхэг Монголыг одоо энэ хэзээгээр бүтэхгүй өсөж гисэн энэ агуу зорилгонд одоо би их баярлаж байна. Агуу зорилго гэдэг нь хүний хөдөлгдөг хамгийн одоо хүчрхэг хөдөлгөөнтэй. Агуу зорилго бол биелэхгүй байсан ч гэсэн биелэх тийм одоо гол нөхцөл болцоог өөртөө агуулж яадаг хүнийг дандаа дуудаж яадаг. Тэгээд энэ зорилго энэ бүтгэх болохгүй одоо маш их баярлалаа. Бүтэхгүй зорилгынхаа төлөө номоор жигүүрлэн бүтээхийн төлөө дотоод эрчим хүчээр шавхаж ажиллахыг өвгөн найрагч маань танд урьж байна. Үнэхээр бас л бодох ёстой үг. Бүрэн хахтайг баярлалаа. Бид хоёр олон цагаар уулзаж би бол марксист философи үзсэн шүү дээ. Философийн нарийн утга яахгүй дээ. Улсаалын талаас жоох юм ярьдгийг. Тэгээ намайг нэг би гэртээ нэг өөрөө замд явж байсан нэг нохой таарлцсан. Тэгсэн өөрөө хаах юу гэж хэлсэн гэхээр та нарын байгаа царайчдын золимын нохой шиг юм да гэжсэн. Тэр агуулгын цааталт бол яг гэрийг хашиж байгаа нохой бол хариуцлагатай, сахилга бодтой, үүрэгтэй. Энэ золимын нохой бол дуртай газараа хэвтэн, дуртай хоолой хэвтэн нэг ийм золимын амьдралыг л өөрчлөх хэрэгтэй шүү гэж надад хэлжсэн байхгүй хэдэн жилийн өмнө. Тэгээ энийг л одоо зэгцлэх юмсан, энийг л ийм нэг агуу ганцхан үг л одоо намайг одоо нэг золимын амьдрал, золимын нохойны амьдрал хариуцлагатай банхар хоёрын жишээгээр зүгээр циркэл зүрхлөө орчих шиг болсон л да. Тэгээд ийм одоо агуу сэтгэж хүн байгаа. Монгол улс маань өөдлөн дэвжин гэж би итгэдэг боллоо. Яагаад вэ гэхээр зэрэг дэлхийн дэвжинд Монголын тамирчид, оюун ухааны наадманд Монголын хүүхдүүд. Тэгээд өдөр болгон школ нэг номын хөрмөнд өргөдөж байна. Тэгээд өнөөдөр бол их хурлын эрхэм гишүүн Тэрвиш Давгийн энэ зааг дуудлага гэдэг хоёр номын хөрмөн дээрээд энэ Тэрвиш Давгийн тухай бодож байна. Энэ бол сонгуулийн тойргийг л боддог хэмжээний улс төрч биш. Монголоо яаж хүчрхэг сайхан улс болох вэ гэдгийг
боддог төрийн сэтгэлтэн болжээ. Энэ номноос харагдаж байна. Нэг хоёрдугаарт 20 оны сонгуульд залуу шинэ хүчнийг дэмжиж гаргах нь мэдээж. Гэвч Дэрвиш Давмитийн хэдэн дэлхийн сэтгэлгээтэй Монголон гэсэн зүрхчээ тарихтай Ахмад Бейгхэн бас байхгүй бол хойтлын уун дотор нь бурхан байхгүй юм шиг болох байлээ гэж ингэж бодож байна. Монгол эрхэм орон маань хүчрэг Манданбаатар тугай төр доор мөргөм үү, багш доор мөргөм үү, ном доор мөргөм үү? Та бүхэнд туйлаас баярлж байгаа. Дахин илэрхийлж байна. Баярлалаа.